Сар шимдэн сайхан жилдцгэж байна уу. Нохой жил гарч дахиад жил өдрөн одлоо. Дахиад жилийн хувьд Монгол төмний маань өнөртний их сайхан соёл 93 наадмын маань дэвжээн дээр шин хурднуу тодорсон, шин хүчтнүүд, шин мэрэгцүүл тодорсон сайхан түүх болон үлдсэн жил байлаа. Ингээд үзэгч та бүхэнд амьд дахиад жил эзэн ямрыг дахин нэг асааж, дахиад жил төр улсынхаа наадамд бүсийн уралдаануудад төрийнхээ хоёр наадамд төрүүлсэн, олон морин төрүүлгэж аригдуулсан эрхээ мэрэгэн харваачд, эрдэнэ төгс уяачд, эртээ өгчүүдийнхэн төлөөлөгчдийг үзэгч та бүхэндээ уулзуулах гэж байна. Хамгийн эхний зочин бол их холоос ирж байгаа. Дуу хуурын өлгийн дундуу нутаг, хулж сум, хулан уул, олдохын талаас Монгол улсын идэрхэн залуу яаж баяр сайхны лав гочор манай нэвтрүүлгийг зоржээ. Нэг айлын адууны хоёр одоо огчдын удмын хоёр адуу ингэ төрүүлж Монгол улс орж за баяр сайхны хураацлага зөв талаар нь буруу талаар нь хөшөөлөглөө. 11 сарын дунд үеэс гисүүлээд ордоо эдлээд барилчаараа сайхан унж жагаад. Тэгээ сайхан эдэлж жагаад. Тэгээ өнгөрүүлж жагаад тэгээд оруулж ирээд л тэжээлээ нөгөөд л. Тэгээд одоо хаврынхаа марвалтанд бэлдэж байна да. 15 онд ч тэгээ шилдэг уяач болсон. Тэгээд 17 6 онд бас Монгол Улсын шилдэг уяач нэг. Тэгээ энэ жил бас амжилтаа хатгаад бас л улсын шилдэг уяач 8 дээр бэлтгэсэн байна. Өнгөрсөн жил бол бас улсын шилдэг залуу уяач болсон. Унгаа дуугаараа л голцоо гуралдаж байна да. За сайн байна уу? Сайн байна уу? За сайн явж ирв үү? Сайрлаа. Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна уу? Сайн үлдэж байна. За Актмар хурдан байна уу? Хурдан сайхан байна. За он тарган сайхан орж татлаараа амгалан сайхан байцгаана уу? Танай нутгаар сайхан өвөл болов уу? Өнөө өвлөр нь малчин хүнийг ер нь бас шалгаваад байна. Дахиад жилэр нь далавчаа ард дээрээ нилээн 2 сайн сэгсрээд авлаа тийм ээ. 2 чагтэр шуурлаа энэ. Хүйтэнч байлаа да хэдэн өдөр. Тэглээ. Манай тийш одоо оторч бас их орчижл. Доо малчиг оруудаж байна. Ахтар өдөрлөө шүү дээ. Тэгэхээр малчин хүн, малчны амьдрал гэдэг. За сайхан малаас өө, сайхан зунтаа, сайхан өнтэй байхад бол жаргалын. Тэгээ яг байгаль дэлхий бол малчин хүнийг шалгадаг. Энэ л амьдралын замыг ер нь яаж сонгоо? Багасаа л ахыхаа хурдан морийг унж. 6 настайгаас ихсэл хурдан морь унж эхлээд. За тэгээд мориноос хасагдаад ер нь аав маань надад одоо цоглуулж миний одоо ганц уу. Би ч одоо айлын ганц уу. Бэрээ нэг ихтэй доор хоёр охинд. Тэгээ өө манай морин туртай ингээд одоо үлдээ. Сум аймгийн алдартай Берозон огшаас урд хараа зэрэг гацарч өгч. За зан огшийн хараа. Тий. Тэгэж л ер нь анх одоо адуутай нийлэх их хүнстэй өгдсөн да. Тэгээд тэрнээс хойш л одоо манай аав маань яваад Монгол Улсын алдартай яач тэр шин жамбал сүрэн ахлан тэгэл олон сайхан улсуудаас олон сайхан урд адуу сайхан адуу бий болгож. За одоо тэгээд үр төлөөр тэгээд сайхан адаад л явж байна да. Яг бие дааж морины ажил хийх үеэр нь хэдийгээс яасан автагааг зэрэгцээл ингээ яаж үсэрнээсээ. Тий. За одоо манай мордич одоо манай Берозон огш уйдаг байлаа. Би туслах хийдэг. Тэгэж явж байгаа одоо багш маань ч одоо бас жоохон нас яваад. Тэгээд 2006 оноос л эхэлж би яг дан өөрөө би тааж үйсэн да. Одоо манай одоо аавын төрсөн ахын хүүхэд аймгийн алдартай жаргал сайхны эрдэнэ төгс гэж бий. Бид хоёр л ер нь надундаа тавьдаг. Мараа үйдэг. 2006 оноос л эхэлсэн юм байна. Тэгээд л ер нь анх аавыг байхгүйгээр морь уяад. Аймгийнхаа баяр наадамд оролцоод. За аавыг эзгүүд морь уйна гэдэг бол одоо их нэр хүндтэй их гоё юм байдаг. Би 6 дугаар ангид байхдаа аавынхаа эзгүүд 6 дугаар ангийн жоохон дүүтэйгээ морь уяа. Тэгээ хүүхдийн аз байдаг юм хоёулангийн найрагдуулж байсан. Тэр хүүхдийн азд байсан. Тэгэхээр аавыг эзгүүд морь уяхад бас их дурсгалтай сайхан уйдаг. Яг ямар уяа болсон тэрийгээс ажил гарчаад аав ээж маань эзгүүд тэгээд отроор надад луусын барамтал дээр. Тэгээд одоо яваад л гээд унах тахлаад л бас жоохон гантай ажилласан. Их Монгол 800 жил явах юм байна. Тэгээ морь уймаар санагдаа алдгаа. Наадамд өгөөд тэр аав ээж ширдгүү тэгээд уйлаа тань хоёр даагныг шүтлүүрээ бирогш авахгүй. Багш бас эзгүй. Тий. Тэгээд аймгийнхаа баяр наадамд оролдох болоод аав руу уцаар ярьлаа.
аймагтны нааданд юу яа. Маш ивэлдээд өгөөж л. Тэгээ маань харин аачаа таавал гэж. Тэгээд аймгийнхаа баяр нааданд тахтайгаа яриад уралдлаа. Эхний өдөр шүтлэн тахлаа. За. Үрэнүүд ч орж ирээд л миний ойс үрээ байдгүй хацрлаа. Тосууллаа. Дахиад очлоо. За яа минь өгсөн ч нэг явсангүй аль гэж. Тэгээл ер нь тэр шөнө их юм бодогдож байгаа. Маргааш нь 2 даагмарт бол. За ер нь яруугш байхгүй ч ер нь бүтэхгүй юм байна дөө гэж. Маруу чадахгүй байна дөө. Өмнө нь бол бас нэлээд хэдэн жил бас маруу хамтл яваад байдаг хариг дург аваад л. Яг толгой дээрсэн чинь тэгээд ижүүдлүүр аймагтаа модуулсан чи явдгоо. Тэгээд маргааш нь даагууралд тулсан чинь нэг харин манай унган зэрэг хонтон тагаар хайргийн таваар орж баяр. Аавыг хотоос ирэхэд чинь нэг гавь яваагаал цаантай тий. Тэгэл ер нь уйсандаа тэр зунаал. Тэгээ сумынхаа баяр нааданд ирж би дээд 3 насныхын төрөг 5 6 хайрагтай аваад. Олон сайхан хайраг төрөөд л эхэлсэн дээр. Хүр азаргаа яг өөрөө сурах ч нь уу. Одоо хүр азаргыг төрүүлэхэд хэдтэй байсан? Би тэгэхэд нэг 17 8 л хөвгт байсан. За. Хүр азаргыг ер нь даагнаас нь ер нь чиний гараар л орсон уу ер нь? За дааганд нь бол манай улсын алдарт байж Жамбал сур ах бол уйсан. За. Тэгээ манай аав чинь хавар нь сарваа аваад, өнчин сарваа аваад Жамбахаас. Тэгээд улсад уйлаад. Улсад 50-д ороод. Тэгээд намраар очиж ирж авсан юм бид. Тэгээд хөдлөнгөөс ихсүүлээд л уйгдсан та. Би бол хязаалам соёл үрдэл нь би рогш уйсан. Би л ажил хийдэг. Тэгээ 8 настай заргал нэг сайхан байсан да. Одоо тэр төрүүлэхэд. Төрүүлэхэд өөр. Яг гардаж байсан. За тамч одоо ингэж их одоо уралдаж тэгээ ингэж харж ирж байгаа нь одоо энэ адууны нэг айлын адууны хоёр одоо огчтын удмын хоёр адуу ингэ төрүүлж ингэж удаарч байгаа. За баяр сайхны хүр азар зөв талаар нь буруу талаар нь хөшөөлөглөө. Ингээд говьшингийн хурд уралдаанд Дундгой аймгийн худ сумын үеж баяр сайхны хүрэн азар төрүүлж Дундгой аймгийн Эрдэнэт сумын үеж цогтөрийн буур азар гамн хузуудаж Хүрхангай аймгийн хайрхан талын сумын үеж Отгон носнгийн хонгор азар энэ бол Дорногой аймгийн Алтан ширээ сумын үеж сан зайн онгон адуу юм байна. Яг нь үдээрээ хараад одоо хурдны шинжээр нь ажиллаа хийж. Гэтэл яг өөрөө унаад тохон зонд эмэйлж мордоо тийм ээ. Тэр явдал юм мэдээд ингэсэн хүн гэдэг зүйлээр нь адуугаан танихад юм их төхөө байдгүй л гэж энийг л би олон хүмүүс залуучуудаа бас хандуулах гэдэг юм л да. Тэгэл баг. Тэр нь өөрөө л унж өөрөө л ажлыг хийж гэж ухаарч бас тэр адуугаа мэдрэх тийм. Тэр нь ямар хуу байдгүй. Тэр нь өөрөө л ажил хийх нь хамгийн зөв юм байна. Унаа явхад тэр нь босод адуунаас юу ялгаатай. За тэр нь бас ланцгойдоос хэвлзээд л. За нэг сайхан юм. Үнцэн шиг. За тэр нэг өөр жирийн адуунаас. Ер нь л хачин сайхан шүү дээ. Ер нь. Түр шиг. Арай лантаа нэг лифттэй гэж байна. Нэг ер нь л жип үнцэн шиг л одоо та. Тэр. Ман гой зөөлөх хэвдэл та. Яач хүн хөдөлмөртэй дандаа л одоо энэ хултай хайр бариад ласрын өмнө мөрөслүүлээ зогсож байдаг мэтэр одоо хүмүүс ойлгодог л да. Тэгэхээр яг энэ бол бас нэлээд нэг одоо олон жилийн хөдөлмөр олон шинийн нойр олон өвөл даарсан биз энэ хазраа нэлээд хөлдөөсөн биз бас өгчээсэн хөлдөө ажилласан. дахиад жил ирнэ яаднаа даа. Ингээд дахиад жил хавар одоо бид түүний ингээд амарч байхад гаас болгоно гээл байж байхад ер нь хүнд нэг юм мэддэг дээ тийм ээ. Тэгэхээр хойтон ер нь сайхан над шиг байна да гэдэг мэдрэмж тийм юу мэддэгдэж бай одоо хүмүүс сайхан дарган орсон уу нүдний ер нь өнөөдөр бол их сайхан байсан шүү. 16 онд ер нь сайхан байсан. Тэгээд одоо дахиад жил гарах гэж байсан хавар нь ямарч байсан ухтамжтай бас нэг отор нүүдэл хол хийхгүй гэсэн бас нэг сэтгэл өөйг сайхан жил гарч байсан шүү. Тэгээд одоо хаврын бүсийн дөнжин гарын хурдаас ихсүүлээд л ерөнхийдөө бүх сайхан домнаадмуудад оролцлоо доо. Тэгээд ерөнхийдөө хөвсгөлийн бүсийг зориод тэлтэй зөнгөрийн хурдаас оролцсон да. Энд нэг хоёр хоногоо авчиг 6 настай хоёр их болох сайтайхан оролцсон. Хийж баярлсан та бас олон нутаг зорж хол очсон. Тий. Мөрөө хайрчих сайхан юм бэл.
Ер нь одоо ингээд нодингийн наадмуудыг эргээд харахад одоо мандлын хорд ч гэсэн ер нь үндсэндээ танай уяан дээрээс мордсон их мөрдөл одоо эрдэнэтгсийн нэрээр эзэд нь өөр боловч танай уяан дээрээс бараг л нэг азарганы нэг гүний чинь төлөвч хол мордод энэ тэгээ унган сайхаа дунууд ингээд төрөл сенатанд төрүүлээд ирэх. Одоо нөгөө 7 жилийн чинь хөтөлбөр өнөө хацраа өгч байсан нөө цангаж байсны чид үрдэн гарч байна даа л. Тэгэл байх тээ. Тэр энэ надад 13 онд шүтлүүр ам хөцөлж байсан. Тэгээ 14 онд тэр надад төрж уралдаад 10-аад таарлалтай. Тэгээ 15 онд би ирээд соёлмор айргийн дөрвөр. Шүтлүүр айргийн 3 хүртэл очив. Нөгөө нэг том мөрөөдөж явсан ч мөрөөдлөө бас биелүүлээ. Их л баярлж ил. За өнгөндөө Тонгой аймгийн Холд сумын лав гочрын хүрүүрээ заам үзэндэр хонгорүүрээ за хонгорүүрээ хүрүүрээ хоёр өнөөдрийн за шүтлэнгийн уралдааны түрүү ам үзүүг шийдэх нэгэнд тодорхой боллоо. Энэ жилийн үндэсний хууны наадмын хурдан шүтлэнгийн уралдаанд 91 хурдан шүтлэн тоос өргөн уралдаж Дундгой аймгийн Өлзит сумын байгуул аймгийн алдарт туяач Эрдэнэ улганы хонгор түрүү магна болон хурдалж байна. Шүтлэнгийн уралдааны ам үзүүнд Булган аймгийн Гурбан булаг сумын байгуул Монгол Улсын манлай уяач Дамбын Хишиг жаргалын зээр талзан орлоо. Айргийн 3 Дундгой аймгийн Холд сумын байгуул Монгол Улсын алдарт туяач Баяр сайхны лав гочрын хүрэн үрээ тавхилаа. Төрийн нааданд хатуу харигдуулах хийсэн гэж бодож явсан бол харигдлаа ард дээр нь хоёр ч морь нэг дор харигдчих чи бүрж их байна. Тэгээд ирэх жилийнхэн наадмыг л бодоод л. Миний өрөөрөө шүтлэн сайхан дөрүүлж орж ирж байгаа хадаараад гурвалчихсан. Энэ хязаалан миний сайн тахал байх юмсан л гэж бодож байгаа л. Тэгээд хоёрсан тэгээд гой нутагт тань хоёр сайхан төрүүлэгчээд төрийн нааданд ирсэн. Жохон тав жохон нэгтэй алцсан. Тэгэл үгтэй хэлэл мартуулсан. Манаа тэгэхэд ирээгүүл дараа мормал тэгээд мал дээр хоцроод. Тэгээд төрийн нааданд хязаалуурыг мартуулсан олон жүрээ мартсан шүү дээ. Тэгээ нэг сайхан төрүүлсэн. Магнэ хахарлал баярлсан да. Үндэсний хууны наадмын хурдан хязаалан насны нэмэрний төрөө варины 6 дээр орж ирлээ. За энэ жил төрийн хууны наадмын нийтдээ 387 хурдан хязаалан бүртгүүлж 306 хурдан хязаалан гараас гарч уралдсан Дундгой аймгийн Холд сумын байгуул Баяр сайхны лав гочрын хүрүүрээ төрийн хууны наадмын хязаалангийн уралдааны түрүү магна болон хурдан орж ирж байна. Өнгөрсөн жил шүтлэндээ төрийн хууны наадмын хурдан шүтлэнгийн уралдаанд 3 хурдалж байсан билээ. Ер нь энэ улсын наадам богдуулын ард ирс наадамд очиж үзхийнсэн гэдэг бодол ер нь тэр хүүхэд байхад малд явж байхад тэр бие таажмаар үйж байхад тэр нь бодож байсан. Оо тэгэлгүй байхад л ер нь төрийн наадам гэдгийг нэг зорж үзчихсэн. Нэг оролдох хэсэл гэж их боддог л. Тэгээ 2009 онд би нэг ирж уралдсан юм аа. Манай урд бас гантай. Тэгээ манай 8 онд чинь Бямнорохын армаар төрүүлсэн тийм. Тэгээ 9 он болоод би энэ галзуур аманд маар үйж байсан чинь манай говийн ирээд тэгээ манай чулуу ах ирдэг манай баян дээр. Эрдэнэ жолоо манд. Тийм Эрдэнэ жолоо манд л ирээд. Даа тэгээ морд үзлээ. Тарган юм аа. Дэндүү тарган юм аа нөгөө морд л гэж. Тэгээд сунгаан дээр сайн байгаад байгаа нөгөө морд. Тэгээ мөр маа сайн байгаад хуурал зазрах сайн сунгаад. Хоёр сунгаан дээр 7 хоногийн арын сунгаан дээр их сайн. Тий 2 3 ч зүрх даралдсан. Тэгээд үзчихэд их тарган болоогүй нөө наадах чи яах ч. Гэхдээ миний улсын наадам төрийн наадам гэдэгт ирээл угаарай. Нэг л өдөр чамайг тосоод аваа шүү. Тэгээ тэр үг юусоо санаанаас гарахгүй явсаар байж байгаа л тэгэл ер нь тэрээс хойш жил алгасгүй л ирээдсэн. Тэгж байгaalаар харигдуулсан шүү. Төрийн наадам төрүүрээгээ төрүүлээд орж ирэхэд хаахан зогсчих. Би юун дээр хашаан дээр энэ зарлагдаад байхад тэр нь хаа. За ер нь зарлагдаад байхаар нь би бас бодож лээс хүүхдтэй л хэлсэн. За миний дөө нодон ч алдсан шүү. Хамаагүй эрт юм үзээг амтныг шахаж байгаад хандруулсан шүү. Энэ жил тэгэл ер нь дараад л гараа л гэсэн. Тэгээ манай ахын шаргуурыг чинь хурдан зэгсэн ирсэн. Тэгээд шаргуурын нар цаан хүүхэд саамсан л даа. Сайн дарсан. Тэгэл тэр үзэгчдийн үзүүрл бол ороо явцсан. Юу болж байгаа бүүмэд би тэр хойд Кемсин гэрэнтэд явцсан. Тэгэл усоо чуугаад лээсэн. Би л дамханд бас л ажиж хөндлөн таг авч байгаа. Талхиж бодоод байсан чинь уц доогорч байна авсан ч л аавал төрүүлчлээ миний хөл гэж. Очоорой. Тэгэл хашаараагүйсэн те. Сайхан юм билээ дээ. Ер нь тэгээд уралдаж байхад нутгийнхаа толготол залбирал зогсож байлаа. Тэгэхээр одоо лав гочрын уяачийг бол Монголд яг Монголын уяачийг бүгд мэддэг болжээ. Ер нь уяач хүн наадамтай нэг төмтэй байх. Ер нь наадан ч хүн тийм ээ. Харваач бүхэн ч. Энэ талаар энэ аавч нэг үзэгчүүлсэн өөрөө юу гэх юм бэ? Оо наавал баян зах юм доо заач тэгээд
архитар суу. Үнтэй лам хийв. Олон сайхан уд нартай алггүй сайхан харьцаж байгаарай. Том жижиг гэж харьцаж болдгоо шүү. Тэр л зарчмаар тэгэл явж байна та. За одоо ингээд нохоо жил гарчлаа. Түмэн олон уяаш бүгдээрээ хөлбөрдөө уяад туныхаа наадмын төвөргөн ойрхон ирцсэн байж байна. Ингээд мөрөнд дэдэлдэг Монгол дүмэндээ уяан дээр нь Монголын маань их сүрэг янцгаас энэ сайхан уяачдаа сар шинийн сайхан баярыг өгөөч нүгье. За тэгээд нийт монголчуудаа иржүү нохоо жилдээ илгээрэн камглан төрлөөрөө төвшин камглан үснээс ирсэн цаг усны сэтгэлэн бүтэж агтморд нь хурдан Монгол наадмын тэнгэрээр оролцсон морь хөвгүүд гэрмэн сайхан наадж явах ялц төрөлөг өргөн төвшүүлье да. Дахиад жилийн ямар нэвтрүүлгийн бас нэгэн эрхэм зочин бол энэ жил Монгол сурынхаа алтан шаргал зурхай дээр төрийнхөө наадамд 2 тонн төрүүлсэн Монгол улсын 80 мэргэн Завхан аймгийн дөрвөлжин сумын угуул Хилчин спорт клубын харваач Монгол улсын 80 мэргэн Баасан хүүгийн Ёндан билээ. За сайхан барьж гэнэ үү Ёндан мэргэн. За буудаа. Тэг заавалж байна. Чанцлмаа ордон биш. Тахаж тогтоо сая. Арай урдаа харуулчлаа. Даримгийн гай болчих гар марч байгаа. За хойтлын 7-оор хуруу ингэж шүү. Чүрэх гоцооч тэгэхгүй. Би арай хурдан байна. Дахиад тогтоо сая. Ерөөдөө нэг 6-8 секунд орчим 6-аас 8 секунд орчим байх хэрэгтэй юм бол. Яг харах үед тэгээд мартахгүй 4 рүү хамтд нь ойлгож байгаа. Ганцхан ирэх яваа гэж. За тэгэхээр одоо тогтоо шүү заяа. Бүр сайн барьж байгаад яарлаг. Өнгөрсөн 1 сарын одоо 2017 оны 1-р сарын 1-ний өдрийн одоо анх дугаар одоо тэмцээн гэж болдог. Тэр тэмцээнд бол би 20 сумнаас 18 оноод одоо Жамбал дөрж гээд спортын мастер одоо ахтай тав харуулж исэн. Би тэр 9 удаа хурсан хашаа. Би үл 9 хурсан. Жамбал дөржих 8 хурсан тий. Тэгж төрүүлсэн би. Тэгэхээр бол өнгөрсөн жилийн үед бол их стажгүй сайн байсан. Өдөд бол нэлээд гайгүй жигдсэн сайн байсан л. За мөрөж өнөө мэргэ. За сайхан. За сайхан үлдчихэж байна. Сайхан үлдэж байна. За анаа их байна уу? Нөө их байна. Тарган сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. За манай харваачтай үл зөнггүй бэлтгэл хийдэг болсон. Бэлтгэл сайхан биз дээ. Дэжгүй энэ жил бас өвлийн тухайд бас жоох ажил төрлөختтэй л. Тийм л ямар ч байсан бол. Өөрийнхөө одоо бас хэмжээд бэлтгэл сургалтаа хийж байгаа. Бас хүү мастрих Завхан аймаг дөрвөлжин сумаас охиныхаа баруун хязгаараас нүүсэн хэдтэй байв тэр нүүдлийн тухай. Тэр үед одоо хэдгээр ангийн хүүхдөө аав нь харвдаг байсан. Яг дөрвөлжин Завхан аймагаас ирээд л одоо бид нэг үеийн харваачид зүг харвдаг байлаа шүү дээ. Тэгээ чи жаахан заримдаа аваагаа дагаж ирдэг. Тий. Тэгээ тэр нүүдлээс яриагаа хэлье. 2003 оны одоо намар 8 сард бол манайх Завхан аймгийн дөрвөлжин сумаас одоо Эрдэнэ дотод Орхон аймагт нүүж ирж исэн. За тэгээд тухайн үед бол би бас 6 дугаар ингээд дөнгөж төгсөж исэн хүүхэд байлаа. Ер нь бол бас жоохон явах дургүй л байсан л та. Нутгаас явах дургүй. Найз нөхөд маань бүгд одоо нутагтаа байгаа гэл. За тэгээд ер нь бол тэр яг 13 настай байхдаа хавар нь би харуулж сурч ирсэн ер нь. Яг өмнө ганц нэг сонирхдаг байсан ч гэсэн яг тэгж тэмцээн уралдаанд бол орж яваагүй. Аавынхаа сумыг л зөөгөл гүйцэтгэл байлаа. Тэгээд тухайн үед нэг сумаар хардаг, 2 сумаар хардаг тийм байсан. Тэгээд 13 настайд хүүхдийн спортын наадам гэж болоод. Тэрэнд төрүүлжин сумаас доо бага наснд орох хүүхдгүй байна гэд намайг анх аав маань одоо орооч гэж бэлдэж анх харуулж эхэлжсэн. Тэгээд яг анх хэлээд харуулсан номын татч дийлэхгүй тэгэл аавдаа сануулчихлаа. Байлаа тэгэл. Тэгээд Эрдэнэ дотод нүүж шилжиж ирээд тэр өвөл нь бол тэгэл аав
нөгөө харваачтай даваагүй мэрэгэнтэй бүгдэнтэй нь уулзсан байсан. Тэгээд бас надад нэг сум авчиж өгөөл, хийлгэж авчиж өгөөл. Тэгэл 2004 оны хавраас эхлэв. Тэгэл бэлтгэлтэй гарсан да. Ер нь бас хүн мэрэгнийг нэг өдөр улсын мэрэгний тийм ч үгүй гэхээр тийм сайхан бодлоготой харагч. Бас л ингээ удам залгаж. Тэгсэн чинь харин бас хөөш харин хүүн одоо улсын нааданд 2 төр үлчгээд байна. Тааш олон төр үе явах. Тэгэхээр энэ жилийн наадмын бас нэг 93 наадмын бас нэг онцлог. Нэг багшийн 2 шав одоо 2 төрөлтөнд төрүүлсэн байгаа. Аймгийн арслан, Өсгөл аймгийн харьяат аймгийн арслан Батүр багшийн одоо бүхий сексний 2 хүүхэд Содондорж арслан Янданбергийн 2. Тэгэхээр чинь бүх болох гэж явсан юм байна шүү дээ. За би бол яг нөгөө анх тэр одоо 2003 онд Эрдэнэ дотор шилж ширээ. Тэгээд аав маань асуугаад одоо ямар спортоор хичээлэх үү, секцэнд орох уу гэд надаас асуугаад. Тэгээд би нэг одоо сар гаруй 2 сар шахуу нэг жодо бүхий секцэнд явж ирсэн. Тэгээд ер нь бол би бас өөрөө нөгөө бүхийн барилдаа бас үздэг, спортыг өсгөх сонирхдаг. Тэгээд хуучин Цагаанбаатар одоо бас Баатар Хөдөлмөрийн Баатар бас сайн харуулж ирсэн. Юу сайн барилдаж ирсэн тийм ээ. Тэгээд яг хөө сонирхоод тэгээд жодогийн секцэнд ах яваад. Тэгээд хойд бол бас нэг тэр хэрэглэл кимоно энэ төр бол бас ховор байсан ер нь. Тэгээ кимоно олдохгүй нэг одоо нэг брезентэн самц олж авч өмсөд. Тэгээд нөгөөтгтэйгөө нэлээд удаан барилдаад. Тэгс нөгөөтгөн задраад нэг өдрийн бэлтгэл дээр. Тэгээ нөгөөтгийгөө оюулаад гэсэн чинь нөгөөтг нь болохгүй болоо. Тэгээ ер нь бол барилдаж. Жодоогоор барилдаж таагүй. Тэгээд хаварна үсэндээ харваад ингэ яваад гисэн байхгүй. Тэгээд яг хоо нэг хахтар бүхийн барилдаа гэж сонирхгүй харвааныхаа бэлтгэлийг хийж ингэж явж байгаад тэмцээн оролдоонд орж явж байгаад 2000 ерөнхийдөө 8 оноос хойш би сонирхож эхэлсэн. Ягаад тэгэхээр би ерөнхийдөө бол үндэсний одоо монгол хүмүүс учраас үндэснийхээ одоо бүх спорт тийм ээ. Бүхийн барилдаан одоо морь малын бас сайхан ундаг одоо тэр ёс заншил бүх юм мэддэг юм байх хэрэгтэй гэж бас бодож явдаг л да. Тэгээд ерөнхийдөө бүхийг сонирхож. За одоо Эрдэнэ дотод одоо Пүрүсүрэн багшээ одоо секцэнд ах явж. Тий, Голтой аймгийн. Тэгээд пүүжэгч надаас их сайн. Одоо тухайд би чи спортын мастер болсон харваан дээрээ. Тийм хөвгтэй байлаа. Тэгээд их сайхан хүнд намайг их хүндэтгдэг. Би бас их санаа зовдөг тийм байлаа. Чи одоо бас мундаг гал намайг тэгдэг. Тэгээд тэгж анх эхлээд бөхөр сонирхож эхлээд. Тэгэхэд би нэг одоо баг 17-8 настай байхдаа нэг 63 4 хэлтэй байсан болов. Их л өнгө юм байсан. Тэгээд оюутан болоод Улаанбаатар хотод шилж ширээд. Тэгээд нэг өдөр даваагүй багш одоо Эрдэнэ хотоос ирсэн нэг тэмцээтэй ирсэн байсан. Тухайн үед бол нөгөө хангар төлөвийн ахлах цэцгэлж уулагч хийжсэн. Тэгээ нэг би нэг очиж уулзаад оюутан тэгэл яаж нээж ийн гэл ингээл асуугаал. Тэгээ би яг хэлжсэн л та. Бас нэг ингээд нэг одоо би яагаа сайхан хөгжүүлээ те. Тэгээд бас нэг Монгол бүхийг бас сонирхоод байгаа маа. Яг мэрэгжлийн төвшөнд биш. Гэхдээ хүн өөрийнхөө биеийг нэг сайхан хөгжүүлээд бие авч байгаа байтлаас нэг. Тэгсэн чинь одоо Өсгөл аймгийн яриад аймгийн арслан Батүр өгшрөө бол яг ярьж ирсэн. Надад хэлж одоо яг миний ээжүүд яриад. Давах өгш. Тий. Одоо очиж энэ хүнтэй очиж уулзаарай. Хангар төлөв дээр одоо манай тамирчин байсан. Ийм хүн байдаг гэдэг. Тэгээд анх өсгөлийн өвчтөн гэдэг дэвжин дээр очиж. Одоо энэ төрийн наад бинжил төрүүлсэн. Содондорж арслан бол тэр үед барилдаж ирсэн. Сайхан. Одоо их гоё залуу ажиллаа гэж харж байгаа. Тэр ер нь олон одоо өвчтөнгүүд бэлтгэл итгэсэн. Тэгэхэд анх одоо би нэг 65 кг-тай л хүүхд очиж ирсэн тэгэл. Тэгээ 11 онд улсын наадамд бүрүүлэл 12 он болоход бол би нэг 88 хэлтэй болцсон. Бас нэг би яамаа сайхан бас нэгшрээд ингээ өгчдсөн. Олон одоо аав хүүхдүүд яаж хөдөлмөрлөж яаж хөлс хүчээ шахаж тийм ээ. Одоо амжилтанд хүрдэг юм байна гэдгийг бас тэн дээрээс би олон зүйлийг ойлгож авсан.
улсын аврагт төрүүлчихэд байж дахиад ямдан төрүүлэх нэ гэж ярьж байсан. Тэр 10 оны бас шууг жил байсан тийм ээ. Тэгэхээр тэр 11 оны шуугаар нь хэрэг тосуу. Тэрийг тэрнээс хэр зугтааж зайлж чадав. За тэгэл би яагаад тэгэхээр за өнгөрсөн жил бол би ингэж буруутсан тийм ээ. За тэгэхээр би энэ жил тэгж болохгүй байна гэдэгт өөрийнхөө өнгөрсөн жилийнхаа гаргасан алтан дээр дүгнэлт хийгээд тэр алтаагаа бас анхаарч засаж ирсэн. За тэгэхэд олон л хүн надад бас хэлж ирсэн л та. Одоо та сайн мэднэ одоо ангаар төлөө би одоо спортын мастер хамт төрж ах. Одоо би хаяа эргээ боддог л та. Яг ингээд бит 3 зэрэгцээс өссөн харуулж исэн чинь эргэж харж өсөөд ярьд. За ах нь энэ жил дүүгээ нэг төрүүлээд нэг их том найр хийж ийн гэж зүүдлээд урчна гэж. 11 онд. Тэгэхэд би тухайд яс тэгж л бодчихлаа. За нодлон ч бас ингэж хүмүүс ингэж ярьж лээсэн. Тэгтээ одоо энэ юу л бол гэж бодлоо. Тийм лаа даа гэсэн бодлоо. Тэгээ би бүр мартцсан байсан. Харин бүр наадмын дараа санаад би хандаахт ярьж исэн байхгүй. Та яг бас тэгэхээр зөнтэй зүудэлсэн байна гэдэг. Тэгээд тэр жил бол их сайхан харуулж 40 суманд 38 онч одоо энэ хасааны хэмжээ бай одоо бас өөрчлөгдсөн шүү дээ тийм ээ 2000 анхны шалгалтыг 8 онд гэсэн биз. Тийм одоо хамгийн өндөр оног анх наадам 38 болгож би онооч ингэж төрүүлж ирсэн тэгээд. За эрэгтэй харваачтайс Авхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Хангарт спорт клуб Glogix компани харваач Яндон 40 сумнаас нийт 38 онч за энэ жилийн үндэсний их баяр наадмын түрүү харваачаар тодорлоо. За энэхүү залуу харваач Яндонгийн хувьд үндэсний төрийнхөө их баяр наадамд анх удаага төрүүлж Монгол улсын мэрэгэн цолны болсныг биелүүллээ. Их баяртай байна. Сураад 40 жил харваач байна. 8 жил харваачдаг. Миний аавтай хэлэг. Одоо авахын үеийнхэнтэй авахны үеийнхээр л авах мөргөний үеийнхэнтэй өдөр чөлөө мөргөн. Тэгээд тэрний дараа чинь одоо отхон баяр мөргөний одоо нэг бол дотор мөргөн гээл одоо бас нэг мөргцүүлийн үе. Бас үлдээ мөргөн тэгэл. Тэгээд та нарын үе. Тэр 2-3 үеийнхэнтэй ингээд өрсөлдөж байна. Тэгээд энэ харгачны хамгийн хүчтэй өрсөлдөг чин байдаг юм бэ? Чиний хамгийн хүчтэй өрсөлдөг шин бэ гэвэл юу гэж хэлэх вэ? За тэгээд нэг одоо үед одоо манай багш те даваа хөө мэргэн бас хэлсэн байдаг шүү дээ. Ер нь бол харваач хүний бол хамгийн том өрсөлдөгч бол хүн өөрөө. Тэгэхээр хүн өөрөө бас бие их сайхан зүг авч явах хэрэгтэй. За хүмүүстэй их сайхан зүг харьцаж одоо элдв муу мохоо зүйлс хол явах хэрэгтэй. Зүг сайхан бодолтой явах хэрэгтэй. Одоо нутгийнхаа уул ус юу гэдгийг ах цах аав ээж багш гэл олон хүмүүсийг сайхан үндэтгэж сэтгэлээсээ гэж хандах хэрэгтэй. Тэгээд миний бас баримтлагдаг зарчим бол би одоо ахмад тастай хүмүүс өөрөөсөө дээш толтой хүмүүстэй бас их сайхан үндэтгэлтэй харьцаа хандъя гэж л өгүүлж гэж бодож санаж явдаг амаач ус гэж бас их зэгдэг ер нь бол. Тэгэхээр төрийн наадмын шигшээ 8 харваач ингээд шалгагдсан байж байхад ингээ харж байхад дандаа нарих болоод өгч байна. Тандгаас бол одоо өдөрчлөө мэргэн, отхон баяр мэргэн, та 3. За инктер мастер байсан. Энэ дөрөөс бусад нь бол одоо улсын наадмын үзүүртэл харуулж байгаагүй харваачтай байна. Тэгэхээр энэ та хэдийн хувьд төрүүлээд үзсэн энэний төлөө давхулж байсан, авчиж байсан, алдчих байсан. Нөгөө хэдийн хувьд анх удаа зарим нь бол одоо гарч байгаа харваач. Тэгээ нөгөө харваач хүн хамгийн хүчтэй өрсөлдөгч өөрөө юмаа гэдэг бол яг энэ сүүлийн дөрөв юмдаа л мэдэгдэг. Ижил оноотой хүмүүс ч үе хэн нэгэн одоо алдчихад нөхөд гүйцээд тасарч харваач ч би одоо тэгэхээр энэ дээр нь та энэ отхон баяр мэргэн идэхэн байгаа өдөрчлөө мэргэн хизээч одоо төрүүлж төрүүлж байгаа ийм одоо борьтой ясны харваач тийм ээ. Инктер мастер бол бас олон жил зүрийн дурхай дээр энэ өдрийн харваанд үлдсэн туршлагатай харваач. Гээд ингэ бодохоор тэр нэг бодог. За өнгөрсөн жилийн одоо наадмын тухайд гэх юм бол нөгөө урд жил нь би нөгөө сүүлийн 4 сумныхаа сүүлийн 2-ыг алдаад тэгээд арийнхаа өмтөй тэнцээд тэгээд авахарваа алдсан байсан учраас би бол одоо үнэхээр хариуцлагатай сайн харах хэрэгтэй л гэж бодож байна. За одоо үнэхээр одоо тухайн
одоо үед бол бомцэнд одоо бол гоц гарамгаа харваач. Тухайн үед спортын мастер солтой байсан. Надаас бол 1 онооны илүү байсан. Өдөржлөө мэргэн бит хоёр бол адилхан оноотой. За тэгээ бусад хүмүүс нь бол бид нараас бас 1 онооны бага байсан тий. За тэгээ тухайн үед бол бас тэр талаар бас бодож ил байл л да. Өдөржлөө мэргэн бол бас их мундаг сайн харваач. Одоо улсын дархан мэргэн гавьяа тамирч юм хүн. Би бол бас олон жил одоо өрсөлдөж байна. Тий. Тэгээ мундаг сайн харваач гэдгийг бол би мэддэг. Тэгэхээр өдрөө мэргэнийг бол би бас сайн харвах гэж бодож байсан тухайд. Тий. Ер нь бол сүүлийн сумнуудаа ер нь бол алдахгүй сайн харваж ийн гэж хүмүүс тэгж ирсэн учраас баг алдахгүй болов гэж би бодож байсан. Ер нь бол. За вомцэнд ах бол одоо тухайд бас улсын наадмын шигшээ харванд гарч ирж үзээгүй юм хүн байсан учраас за бас ганц нэг алдаж болох юм тий. За тэгээд бас нэг адилхан болох тийм боломж бас гарах болов гэж тэгж бодож ирсэн учраас та сайн л харвал гэж. Төсөл дөрвөн санаанд хүрэн тавих. Тий, тэгж л бодож илээ. За тэгээд би ч бас бодсондоо бол сайхан харвсан. Эхний сум сайхан дөрвөн. Тэгсэн. Эхний сум сайхан харвсан. Хоёр дахь суман дээр нэг жоохон яасан тийм ээ. Хараа удаан зангасан. Нэг зангасан тийм ээ. За яг би түрүү жил нь болохоор яг тэгж зангаад би буулгаа дахиж татаа тэгээд дутаацсан байхгүй. Тийм болохоор энэ жил би бас тэгээд нэг буулгаагүй. Тийм буулгаагүй би барьж байгаа. За яндан мэргийн төрөө тунгижгүй харагдсан. Сайхан барьсан байна да урд гаруул ирдээсөө. Зэйт сая нэг ухсагч за ахаа тогтоогоод л авах хэрэгтэй болохгүй бол одоо буцааж уулгаад харахыг ашир мэргэн бол мэдхэл байх. За их сайн барьж байна да арай дутуу гараагүй. За одоо их газартай. За газар дундалж буусан байна. За яндан мэргэн хоёр сумандаа хоёр дараалан онлоо. Төгсөм гарч байхад л одоо үндсэндээ Очирван хайрхан. За тэгээд сар хайрхан дөрвөлжингийн ууз. За тэгээд хомын талд энэ тэр хязгаар нутдаг. Тэр бүхэнд л одоо дөрөв дэх сум онлоо гэдэг ухтлахад тэр хоёр дахь тоон төрүүллээ тийм ээ. Аав нэг өсчөөд өмсөж байсан. За сайхан барьж гэнөө яндан мэргэн. За буда. Наавтайгаа жоохон хүүхэд нумсан бараа сурынхаа зурхай дээр ирж байсан. Тэрийнхээ нааданд төрүүллээ. Баярын сайхан үгийн Монголын үндэсний олон нийтийн телевизийн шоу төвлөрүүлгээр хүргье. За нийт Монголынхаа ард түмэнд сайхан наадараа гэж хэлье. Маш их баярлж байна. За энэ өдрийг би 5 жил хүлээлээ. Өнөөдөр энэ сайхан бүх тохиол боломж бололцоонд хүрдэж төрийнхөө нааданд төрүүлсэндээ маш их баяртай байна. Энэ жилийн 40 суманд сүүлийн 4 сумыг бол баг хамгийн илүү сайн харуулсан баг шүү гэж би. Ер нь бол нутгийнхаа дуул усыг л бас хөгжил ер нь л боддог л таа. Аавынх нь үеийнхэн босод хараагүй ч тэгээд үеийнхэн тэгээ магадгүй шавнараа чи үе төрж байгаа. Тэгээ яндан мэргэний магадгүй 3 дахь дөрөв би амны билэг хэлж байна л да. Шавнартын шалгад таныг төрүүлэх юм биш үстэй гэсэн ярил юус танд өргөё. За тэгэх баха. Би бас тэгж ер нь бас боддог л да. Тэгэхээр сайхан зөв бодолтой зөв сэтгэлтэй тийм сайхан зөв хүнийг бол би сайхан дэмжиж сайхан харуулъя гэж боддог юм. За тэгээд Монгол Улсын 80 мэргийн яндан мэргийнхээ сар шинийн сайхан эрүүл мэндийг түмэн олон монголчууд нь үндэснийхээ сайхан соёлыг эрийн уран наадмын Монгол түмэнд нь өргөе. За тэгээд Монголын ард түмэн сар шиндээ сайхан шинэлээрэ. Тэгээд ирж буй нохоо жилдээ одоо илгээрээ их амгалан төрлөөрөө төвшин амгалан. Одоо сайн сайхан бүхнээр дүүрэн эрүүл сар бол байцгаах. Одоо сайхан эрүүлэх төвшүүлээ. За эрүүл. Сайхан баярлалаа. Дахиад жилийн хэмэр нэвтрүүлгийн маань бас нэгэн эрхэм сайхан зочин бол Дулаан хаан, Баян хаан, Дэлгэр хаан, Товхон хаан гээд Сэлэнг 5 хаанаараа угссан Хараа өрөөгийн удам хөндийд өсчөн дийсэн энэ цагийн олон сайхан идэрхэн хүчтнүүд энийг Сэлэнг аймгийн Мандал сумын уугуул Монгол Улсын зан нэгдлийн жаргал баяр маань үлээ. Сэлэнг аймгийн Мандал сумын харьяат шүүхийн шийдвэр сөрөнхий газрын сүлбийн тамир спортын ороо Ховснуур үхэн дэвч небөх
нэгдлийн жаргал баярт Монгол улсын заан цолны үнэн тэнгэрийн тэмдгийг гардуулж баяр хүргэж байна. Ингээд шинэхэн зааны хаан хоймроос үзэгч таны дахиад жилийн наадмын сайхан дурсамжуудыг сэргээж нохой дэлитэн тиймрийг асаая. За заан сайхан үлжиж байна. Сайхан үлж За байна. ярих байна уу? Ой. За Бэлтгэл сургалтаа. За хаалгач. Ер нь танай хараа нутгаар энэ жил цаг сайхан уу? Ер нь энэ жил манай нутгаар жилүүдийн хот бол хаасаагүй ер нь их цас хурд тунц их орсон. Тэгээд тийм жил боллоо. Бас энэ жил манай сумын манай аймгийн бүхчүүд маань бас бэлтгэл сургууль сайтай сайхан жил болж өнгөрч байна. Өнгөрсөн жил маань. Тэгэхээр хараа нутаг жаргал үер зааны бага нас яриага хэлээ. Одоо эрхмээ авраг жаргал үер заан за тэгээд зоригт нас чинь гээл одоо зүүн хараачнууд нэг аймгийн дайны мандал сум чинь ийм болор шүү дээ. Тэгээд дэрээ өнгөд одоо баг хоёр сумын дайтай. Тэр л одоо тарианагаан тарьдаг ийм сайхан ажил хөдөлмөрч ард түмэн байдаг. Ингээд зүүн хараагаар явж байхад л энд нэгдэл насных байсан, энд эрхмээ авраг ээжих байдаг, энд зоригт насных гэл ер нь тэр дэрээвний тэр нэг жаахан газараас ийм цагийн сайхан олон хүчтнүүд ингээд шинжилгээнд дарамтарч. Тэгэхээр баг нас одоо яг л хараагийн хөөхөд тийм хараагалынхаа усан жомбож өсвөл ноён ширхэнцэг хайрхандаа мөр гэж өссөн биз. Тэгэлгүй хаа. Миний бага нас бол яг Сэлэнг аймгийн мандал суманд бол төрж өсч бага нас бол тэндээ өнгөрсөн. За бага наснда мэдээж манай сумын одоо хөдөөний хүүхдүүд юу гэдгийг адил бүгд одоо хөдөө мал дээр за тэгээ сумын төв орж ирнэ. За манай сум бол бусад одоо сумыг бодвол ногоо цагаа их алдартай тийм сум. За тэгээд манай бага насны манай сумын айлууд бол ер нь зам болгоо ер нь хашаандаа өөрсдийнхөө өвөл идэх хоол хүнсийг ер нь бол хүнсний ногооны бүх төрлийн ногоог ер нь авдаг. За тэгэл зундаа бол ер нь хөдөө гарч мал дээр өвөө эмээ дээрээ гэл ингээл байж байгаа л намартаа бол орж намрын ажил гээл ер нь өвс хадлан дижээл гээл ер нь бүхэл бага насны хөдөөний айлын хүүхдүүд юу идэх бүх тэр ажлыг л хийж өссөн дөө тий. Тэгэхээр жаргал үер зааны хүүхэд нас ер нь бүхийн ертөнцид аав нь улсын начин цалтай аавынхаа талыг бодох юм бол одоо бүхийн нутаг аймгийн дэс сум. За тэгэл одоо олон сайхан хүчтнүүд автай очиж уулздаг. Бүхийн түүх тэрэл ертөнцид өссөн. Тэгээ яг бүхийн одоо зодог шодог өмсөөд бүхийн тэр ертөнцийн хаалгаар одоо аавнууд бол дагуулж байгаа үс тийм анх яаж ямар хэн багштай ирсэн. Би ер нь яг бага байхасаа тэгэл мэдээж Монгол хүмүүрэл мэдээж бүх үзэх сонирхол төртэй байдаг. Цагаан сар гээл зам болохоор наадам гээл ингээл бүх барилтаа нөөцөн. Тэгээ ер нь өөрөө бол нэг барилтыг гэж ер нь нэг төдийлөнд гэж нэг бодож байгаагүй. Тэгээ сумдаа сургууль соёлдоо яваал байжсэн. Тэгээ анх 2009 онд сумдаа байжгаад манай сумын аймгийн зан Баатар сүрэн гэдэг жуудаа өхий олон улсын хэмжээний мастер салта Баатар сүрэн гэж юм дээ. Тэгээд тэр хүн надтай анх Баатар сүрэн багш одоо анх надтай таарад чи ер нь энэ одоо бүх хүний хүүхд барилдах сонирхол байна уу гэж ер нь надаас анх тэгж асууж ирсэн. Тэгээ би намайг анх тэр 2009 онд хавар 6 сард л та. Тэгээ 6 сард манай Сэлэнг аймгийн мандал сумын бүхчүүд манай Сэлэнг аймгийн мандал сумын хараа амралт гэдэг амралтан дээр наадмын бэлтгэл гарцсан байсан. Тэгээ анх намайг одоо тэр Баатар сүр ах маань намайг тэр бүхийн гал дээр анх одоо дагуулж очиж бүхийн одоо наадмын бэлтгэлд гал болж гардаг гэдэг юмыг анх үзүүлээд бүхчүүд гэж ер нь юм байд. Тэгээд анх ер нь ойроос тэгж надад анх үзүүлж исэн л да. Тэгээл ер нь тэрнээс эхлээд ер нь барилдий бүх болох ер нь их гоё юм байна гэж бодоол. Тэгэл анх яг 2009 оноос хойш ер нь хот руу орж ил доктор байнгын бэлтгэл сургуультанд хамрагдъя гэж бэлтгэл дуусгах тийм өөртөө тийм хүсэл зорилготой тэгээд хот руу орж исэн. Тэгээд хот руу анх ороод яг тэр 2009 оныхаа намар алдрын спорт хорон дээр одоо Сэлэнгээс ирсэн одоо залуучуудыг бэлтгэл сургуульд хийлгэнэ гэж ингээд анх алдрын спорт хорон дээр тэгж явж очсон. Тэгээ анх алдрын спорт хорон дээр яваад очиход одоо манай яг анхны багш Монгол улсын харьцаг өсрөөдөө багш маань тэнд яг алдрын одоо тамирчин тэгээ өөрөө яг ид одоо барилдж байгаа тийм багш. Тэгээ анх манай Сэлэнг аймгийн яг бүх сумдуудаас 40 гаруй залуучууд яг анх тэгж яг над шиг бас барилдъя гэсэн хүсэл зорилго тэгээд яг анх юу ч мэдхгүй тийм залуучууд ирээ бэлтгэл сургуульд өсгөрөөдөө багшийнхаа одоо яг удирдлагын дээр 40 гаруй залуучууд яг тогтмол бэлтгэл сургуульд хамрагдаад эхэлж ирсэн. Тэгээ тэрнээс хойш ингээд бэлтгэл сургуультаа тогтмол газаагаал одоо анх тэгжлэг бүхийн гараанд орж исэн доо.
За тэгэл одоо барилдаа тэхэсээ. Тэгэл одоо жаргал баяр ангийн цол хүртлээ. За усын начин нэгдлийн хөө гээл ингээл яриад байсан. Тэгэхээр үзэгччил нэгдэл начныгаа одоо бидний өмнөх үеийн дараагийн үеийн үзэгчдүүд сайн мэд 1970-аад оны сүүл 80-аад оны ихэнх үеичил одоо спортын дурууданд болдог сөвтөр барилдаанд л бусд одоо тэр аврагчдаас биеэр бол тийм томгүй. Харцангуй одоо жижиг хэрнээс яг нэг сайхан залсан шагаа шиг тийм гоё ахал да барилддаг. Хэндэнч бэрдуулдаггүй. Одоо мөнгө арслан энтрийн үе бол удаа энэ баг тийм ээ. Одоо артаг начин энтрийнхэл үе л болоо гэж бид боддгийн. Тэгээд сайхан барилддаг. Эрдөөсөө маш их оноо холтой. Тэгээ нэгдэл начны хүүхэд гээл ингэхээр л бүх хүн анхааралтай авч үзэгч тийм ээ. За энэ бүхэн үдэнтэй хүн. Энэ хүн одоо солон төрөх ёстой гэдэг л итгэл найдварыг таньдаг бол бүхэл одоо бүхэн дуртай монголчууд л тий найдсан шүү дээ. Яг ер нь мэдээж тиймэрхүү юм бол анх ажиглагдчихсэн. Тэгээд мэдээж бас улсын начин цолтой хүн болохоор бас энэ бүх хүний хүүхд юм чинь бас бэлтгэл сургалт хийгээд гайгүй барилдах уу гэсэн тийм хүмүүсийн бас итгэл найдвар тийм байсан л да. Тэгээд анх бол өөрөө би яг 73 хэлтэй анх яг бэлтгэл хийж эхэлчихсэн. Тэгэл өсгөрөөдөө багш дээрээ манай сэлэнгийн залуучууд бүгдээрээ бэлтгэл сургуульдаа хийж эхлээд анх бүхэн өргөөрөө ороод бүхэн өргөө гэдэг юмыг үзээл. Тэгэл тэр том цолтоо одоо авар гарслан бүхчүүдийг хараад айгүй их тийм барилдах сэтгэл дур сонирхол айгүй их хүрж исэн. Тэгэл тэр чинээгээр бас өөртөө бас зориг тавьж бэлтгэл сургуультаа тэгж тогтмол хийж исэн. Тэгэл хүмүүс бас нөгөө бүх хүний хүүхд гэдэг юм уу бас тийм утгаарнаас арай илүү том хүлээлт үүсгэж бас тэгж надад хандаж итгэж найдаж бас бэлтгэл сургуульд хэлж исэн болов гэж боддгийн. Тэгэхээр улсын цолон төрлөө тэр жил харцаг цолонд одоо шууд төрсөн тийм ээ. Тэгэхээр 5-ын даваа гэж сайхан даваа байдаг. Тэгэхээр 5-ын давааны тухай энэ хүн өөрөөрийнхөө гой мэдрэмж хэлсэн байдаг. Тэр очоо шагналт ардын Жансан руугаа дээр ярьж байна. 5-ын даваа гэхлээр цол дуудаал гэхлээр нэг бүх юм зогсчдаг гэж. Тэгэл та хэдийг одоо ингээл гараад өгчүүд гараад ингээ явахаар л дахиад нөгөө цаг хугацаа өнгөлж хэлдэг гэж одоо тэр үл одоо хөгжмийн урлагийн хүний одоо гайхамшигтай сайхан мэдрэмж сонсогдож байлаа. Яруу найрагч Лусан жуултны Эрдэнэт маань одоо 5-ын даваа гэхэд дэлхийн амгалан болдог. Тасарсан ураг нийлж эсгийг турахтан баярлдаг гэж сайхан шүлэг байдаг. За миний хувьд бол ингээл 5-ын даваа соёолон уралдаж чаал 7 хуудгаас сэнгэлдэхийн хойд хаалгаар ороод ирэхдээ өнөө олон хүн бужигж байсан ногоон дэвчээ чинь эзгүй. Өгчүү та нар тэрүүгээр л ингээл хөлхөлдөөл хүн бүхэн нам гүм. Тэгэл тэр баруун урд таалгаар дөрвөл яригдсан мөрдийн тэр нөө уран гоё жигчин толгойн жихэн хайжиж харагдаад харваач дээрээ согссон. Өнөө яндан мэргэн чинь өнөө лавгууч чинь хурдан мөрдөн хөтлөөл ороод ирсэн. Өнөө мэргэн харваач чинь зарилгаа уншуулах гээл. Бөгчүүдийн хувьд бол яг доор хүлээлтийн айхтар тэр нэг агшин би байдаг. Тэгээ энэ тухай танд ямар мэдрэмж төрдөг вэ? Ер нь анх 5-ын даваанд гарилдах бол маш тийм сэтгэл дотор догдсон, төгссөн тийм байдал бол ажиглагддаг. Яагаад тэгэхээр жилд бол одоо ер нь ганцхан нэг удаа л улсын баяр наадмаар цол олгодог. Тэгэхээр бүтэн жилийнхаа одоо хөдөлмөрийг бэлтгэл сургуулийнхаа зөвхөн нэг өдөр л тэнд 2 өдөр л одоо наадамчин олон үзэгч түмэнд одоо үнэлүүлж тэр өөрийнхөө юмгаа учраас ялангуяа аймгийн цолтой байхад бол анхны жил тэр 5-ын даваанд гарахад бол маш догдолж одоо сэтгэл төгссөн. Яадаг бол одоо нэг маш их тийм сэтгэл зүйн байдал бол маш тийм тогтургүй. За Ус аймгийн Уснур бүхэн дэвжээ Сэлэнг аймгийн Мандал сумын харьяат аймгийн 3 таслан нэгдлийн жаргал баяр улсын арц үсгэрээдүгээр 5 давж Монгол улсын начин цолны болцлыг хангалаа. Ер нь тэгэл жил ингээл харахад мэдээж залуу улсууд юм чинь жил бол барилдааны юу ч гэсэндээ ингээл өсөөл ур чадвар ингээл барилдааны юу ч гэдэг юм уу биеийн одоо хүчж гэдэг юм ингээл өсөөл явдаг. Тэгээд гарцаг болоод улсын цолтны гинэнд орсон учраас бас өөрт тавих шаардлага мэдээж бас өндөрсөн дөө. Ягаад тэгэхээр 6 даваад ингээд улсын харцаг болчоод энэ харцаг солныхын хэмжээнд бас барилдаж энэ харцаг солны нэр төрийг бас ингэж хамгаалж явах ингэж хүнээр бас муу хөлөөлөхгүй тул ингэж барилдах хэрэгтэй гэж өөртөө тийм бас давхар тийм зориг тавиад бэлтгэл сургуультаа хийжсэн. Тэгээд тэр чинээгээрээ ч гэсэндээ бас анх удаага улсын цолтон болчоод хавар наадмын өмнөхөн бас би заалны барилдаанд анх удаага төрүүлсэн. Тэгэл наадам болсон наадмаарс бас бэлтгэл сургуультаа сайн базаацсан байсан. Тэгээд
наадмын өмнөхөн яг галын наадмын бэлтгэл дээрээ би бас зүү хөлөндөө бас бэртэл аваад тэгээ бас тухайн үед бас энэ бэртэл маань бас наадмаар барилдахад бас нэлээд нөлөөлөх байх гэж бодож ирсэн. Тэгээд биш бас бэртэлтэй барилдаад тэгээ ямар ч байсан тухайн жил чинь өнгөрсөн жил чинь бол мэдээж энэ авраг арслангууд дээрээс бас том цолтой бөхчүүд маань бас нэлээд 5-6-гийн даваанд бас 4-5-гийн даваанд бас нэлээд өвдөг шороолцсон бас харцаг цолтой ч гэдэг юм уу те заан цолтой биднэрт бол 6-гийн даваанд ам авах ч гэдэг юм уу нэлээд боломж гарч ирсэн л те. Тэгээ би чинь харцаг цолтой байж байгаа 6-гийн даваандаа бас ам аваад тэгээд 7-гийн даваандаа одоо нутгийн авраг ах мэдхээр бол одоо бас нэг сумын нэг голын нэг гудамны одоо тийм яг нэг давны тийм нэг давны тийм авраг тийм тэгээд нутгийнхаа сумынхаа одоо авраг ахаар одоо бас 7 аваад ингээд Монгол улсын заан ийм том сайхан цолон төрсөндөө бас баяртай байгаа. За тохиолсгоод зүүн хонгодод улсын харцаг жаргал баяр давсан байна. За улсын харцаг жаргал баяр улсын авраг эрхэм баяраар 7 тавж Монгол улсын заан цолны голцыг хандуулаа. За ингээд багшаараа нутгийнхаа хаар сайхан аврагаар заан болцсон. Тэгээд буцаж ирээд эрхэм аврагынхаа одоо зүүн мөрнөөс адис авч байсан. Энэ тэр таныг заан болцсонтой авраг энэ тэнцүү тэр бүхэн дэйлдэг ард түмэн үнэхээр одоо зарим баярын үлэм санагаа. За бүхийн жудаг бүхийн ёс гэдэг үл нэг энийг л хэлэх болоо гэж эсвэл тэр дороо тэр нэг 15,000 хүн чинь тэгээд тэр цэнхэр дэлгэцээ үзэж байгаа тэр олон хүн чинь ярьж байсан. Тэрийг сайхан хөтгөл болсон энэ нутгийнхаа аврагаас тэгэлгүй яах вэ? Тэр том төрийн наадмын том даваанд нутгийнхаа одоо сумынхаа авраг ахаар бас тэгж 7 давна гэдэг бол хэр баргийн хүнд олдохгүй тийм аз хувь завшаа. Тэгээд нутгийнхаа одоо тэр авраг ахаар 7 даваад зүүн мөрнөөс нь одоо адис авсан. Тэгээд бас адис авдаг нь өмнө нь бас 2015 онд одоогийн улсын арслан оюун болд хавар нь Монголын үндэсний бүхий холбооны одоо бас 25 жилийн болсон. Тэр том барилдаанд 1024 бүх барилдахад эрхэм баяр авраг хавар маань бас үзүр түрүүнд барилдад даваад тэгээ бас зүүн мөрнөөс нь бас адис аваа тэр жилээ улсын арслан бас төрийн наадамдаа төрүүлсэн. Тэгээ дараа жил нь 2016 онд одоо 1024 бүх барилдахад 9 даваанд одоо бас Монгол улсын авраг Санжаадан авраг маань бас нутгийн авраг эрхэм баяр ахаа маань бас даваад бас зүүн мөрнөөс нь адис аваа тэгээ бас төрүүлж бас авраг болсон. Тэгээ дотроо би бол бас давхар бас юмыг сайхан бэлэгшээгээд тэгээд тэр нутгийнхаа авраг ахыг бас хүндлээд тэгээд бас дараачихын юмыг сайхан тийм авраг болохын тийм ерөөл сайхан бодож зүүн мөрнөөс нь адис авсан да тий. Хамгийн гол нь одоо Монгол бүхөөр барилдаж байгаа энэ залуучууд маань бол бүгдээрээ ерөн сайхан Монгол бүхийнхөө сайхан тэр нэр хүндийг сайхан өндөр төргөж хадгалж явж дараачихаа одоо үед залуучуудаа ерөн тэр Монгол бүх гэдэг юмыг сайхан тэр яг Монгол бүх сайхан гэдэг утгаар нь ёс чудгийнхын дагуу сайхан тэгж өвлүүлж хүргэж өгөөсэй л гэж бодож явдаг шүү дээ. За ингээд Монгол улсын идэрхэн заан жаргал баяртай түүний сайхан барилдааныг хардаг. Түүнийг энэ сайхан заанаа улсын бүр том цолон түрээсэ гэж өрөөж байдаг түмэн олон үзэгчдэд нь идэрхэн заан жаргал баярынхаа сар шинийн сайхан мэндийг нь өргүүлье. За тэгээд элэг нэгт монголчуудаа шороо нохоо жилийн сар шинийн одоо мэндийг дэвшүүлж илгээрээ инк амгалан төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шинлээрэ гэж ёроё.